Алтан шаргал намрын өдрийн мэндийг хүргэе. Ингээд бид хүн ээлж төсөөрөө шинэ дугаараа бичгээд бэлэн боллоо. Манай студид Оросын албаны Бороод улсын гавьяад бас Стас Солийн тэргүүний ажилтан амархуу хүрэлцэн ирсэн байна. Яа, стаг ихгүй сте. Ам доллар моллар гэж ярьдаг шиг тэхгүй штэ. Тийм, би бас өөрөөсөө болохоор нэг л шууд яцсан. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бороод улсын гавьяа жүжигчин. Тийм, Монгол улсын засгийн газрын шагналт соёлын тэргүүний ажилтан. Баяр тойлж байна. Хоёулаа тийм. Ямар мундаг хүмүүс байж та яа. Дээрээс нараа өнөөдөр урлагийн ажилтны баяр. Угаах ус мөрөө яах өнөөдөр. Тийм, хайрын стаг угаах уу. Охоо. Тийм нэг манай нэвтрүүлэгтээ нөгөө Energy Stix гэдэг нөгөө трансфер факторын найрлагатай ийм гоё хүч чадал оруулж байгаа юм уу тий? Ундаа. Жохон дахлаас суулраа жохон онцгой байдаг шүү дээ. Ажил энтертэй юм бол тий. Уучтууд аягүй сайхан. Уцаа нэлчээ 99 1146 гэсэн утаснаас та энэ хүч чадалтай болохын сайхан ундаг авч ууж болох нэ. Амтай байна. Яг. За амархуу юу байна? Сонь сайхан хаагуур яваад байна. Америкаар малгай авсан гэсэн үү? Америкээс малгай авлаа. Хит хитэн малгай авлаа. Йоо, тасарч. Шил малгай айгуу чухалтай дууланд. Тий, шил малгай ерөнхийдөө тийм айгуу дуртай. Ажил сайн тоглолтоо их чинь 26 27-нд юу полс тоглолтоо ирэхэд тэрнийхээ бэлтгэлтэй орцсон. Тэгээд тоглолтын бэлтгэл хэрвээ сюрприз ямар сюрприз юу бэлдсэн бэ? Тэр яг Америк яриа. Малгайгаар аль дэлгүүрээс авсан. Америк гоё лээ. Америк гоё лээ. Америкт гоё лээ. Америкт очиж монголчуудтайгаа уулзсан. Америкт байгаа монголчууд ер нь гоё болсон билээ. Боловсралтай, соёлтой. Тэгэл яг энд байгаанууд нь жоохон онцгой байгаа юм тийм. Сая ихэд намайг энд байгаа нь энэ жоохон онцгой нөгөө. Яг ингээд хүн хүндээ биш те. Мэдээж аль улсад Орос, Монголд хаан ч хамаагүй сайн хүмүүс байгаа, муу хүмүүс байгаа адилхан л гэдэг баг. Сая ихэд намайг сая лифтэнд нэг их амар загинж байна. Яагаад? Мэдгүй зүгээр ингээд лифтэн дээш доош яваад би ингээд нэг давхар суугаад дээш буруу газар суугаад тэгээ буцаад ороод гэсэн нөгөө ихчнийг таарлахгүй. Нөгөө чи 9 давхартаа буучаад өгөө мэйл дээ. Нөгөө лифтэнд бодолцсон юм уу яасан. Тэгээ би буруугүй шүү дээ. Тэгсэн нөгөө чи намайг загнаад. Чи яарад байгаа бол би ч гэсэн яарад шүү дээ. Нөгөө лифтэнд би ч нэстэ хичээд яасан амар гэсэн чи юу амар ойлоо. Би ч бүр салгалаад гэдэг. Оо яана. Тэгэхээр хүн заримдаа нэг тийм өдөр тохиолддог юм те. Ямар амар юм бэ гэж бодогдлоо. Тэгэл яах вэ? Тэг янз янз л ингэж их ч ууртай гэсэн. Манай сэл өнөдөр харин айгүй сайхан зантай байх шиг байна тий. Тийм их сайхан зантай байна. Таар хоёлаа ийм зангаа зүтсэн юм уу тий? Гоё. Тийм биш тэр хоёр. Та яа зүг юм бэ? Үгүй энэ миний л зангаа шиг. Чи миний хувцсны өрөөс зангаа мөнгө дуудсан юм уу? Үгүй би хэзээ чиний авч ирсэн. За. Би хамт амьдэрдэг байлаа. Юу яриад та. Хаяа хонноо. За тэрийг яриад яах. За уран бүтээл ярих удаа оруулаа тий. За уран бүтээл ярих. 27 тоглох юм тий. 26 юу палст. Залаа. Цагт. Найз зөвхөн дуулна. Тоглолтын дээр лам балааштай гарч ир намирч дуулна. Өөр балааштай гарч. Амархуу нулимсан барьж ядна. Өвдөг сүгдэн хайртайгаа хүлэн тайзан дээр аавна. Тэгээ. Үзэгч догдлондоо алгаад ашиг шүглэнэ гэж. Тастаас ирч бат энд уйлнаа. Тоглолтын байр ингээд дээрээс нь ингээд бороо орно. Тэгэл ингээд сарнааны дэлбээ орно. Юурээс л барыг 5D тоглолт болох юм шиг. Шоуны одоо ингээд нууцаас нэгж задлагчлаа. Гэтэл микрофон гацсан. Айгу заваа тийм байгаа. Айгу байлаа. За маань сэлээ далбар тоон дэвтрээ гаргаж ирэл юм асах гай. Тэгэл яг хөө зөндөө олон асуултууд ер нь бэлдсэн байгаа. Манай Монголын урлаг ер нь чамд яг ямар санагддаг вэ? Ер нь юу нэммээр санагддгийг эсвэл дутуу юм нь юу байдгүй эсвэл илүү юм те? Бусдын одоо Оросын урлагтай одоо жишвэл те? Манай Монголын рок pop эстрад урлаг ямар харагддаг вэ? Ямар байгаасаа гэж хүсэж байна? Нэг тийм жоохон замбраагүй байдал байгаа юм шиг санагддаг шүү дээ. Ерөөс ингэж өдөртөж байгаа тийм байхгүй. Ерөнхийдөө хянаж байгаа ямар уран бүтээл гарч байгаа. Уран бүтээлийг ерөнхийдөө хүмүүс одоохондоо жоохон уран бүтээлчтэн ч гэсэн өөрсдөө яг зөв аргыг олж чадаагүй юм шиг санагддаг л да Монголдо. Оросд бол аль дээр ингэж хэрвээ ямар ч алдаргүй тийм эхний эхэлж байгаа нэг дуу зохиод хүн дуу зохиогоо тэр дуунд хийд болох юм бол тэр дуу өнөөдөр тэр дуунаас мөнгө олж боломж байгаа байхгүй. Монгол бол харамчлалын тэр боломж нь хэрвээ байдаг бол айгүй хөгжил муутай тийм жижиг юмнууд одоо юу гэдэг нь менежмент organization талаас Монголын шоу бизнес жоохон тийм санагддаг. Тэгэхээс гой тал нь юу вэ гэхээр эрх чөлөөтэй. Ямар ч формат гэсэн тэгж хэлдэг хүн байхгүй. Залуучууд нь ингээд уран бүтээл хийхэд айгүй чөлөөтэй тий. За Орос шиг тийм их биш. Одоо жишээ нь уран бүтээл хийхэд бол яг ч бизнес болсон.
FM станцад орсон жишээ нэг л зүгээр юунд авчиж дуу шин дуугаа авчиж өгөхөд сарын 100 удаа явуулахад л 35 40 мянган доллар нэгч штэ тий. Жишээ. FM-үд нөө. FM тийм үү. Ямар гоё юм бэ? Тийм үнэтэй байна тий. Тэгэхээр одоо Монгол тийм байхгүй жишээ тэр монополизм, коррупц гэдэг Монголд айгүй байгаа болохоор уран бүтээл хийх боломж нь айгүй залуучууд байгаа байхгүй. Ер нь бол тиймэрхүү. Сэлид бол ямар хөө санагдаад байгаа. Манай Монголын урлаг. Хэрэв та нарт толгойлогч, юм чиглүүлэгч, хэрэгтэй юм бол байгаа шүү. Бас шүү чи манайд орж бол манай тогоонд угаасаа. Тийм чанагдвал чанагдана. Би угаасаа өөр яг энд 6 настайгаас урлагаар явцсан те. Тэгэл яг эстрад хэдэн настайгаас? 6 настайгаас. Хитэ? 6. Секс Секс. Секс. Нэг их мэддэггүй бас гэдэг юм байна. За. Тэгээ миний хувьд бол яг хөө тэгээ дуулал 10 хэдэн жил болсон байна. Нэг мэдгээд тэгээ энэ дундаа угаасаа утгалдаад ингээд хэдэн жил ээ? 10 ямар ядаргаад байдаг. Оогдод 10 хэдэн? 16. Ёо за. You understand me? Understand. Юу нь бас нэг хөөлөж байх гэхдээ мэдээж засах юм бол зөндөө олон байгаа. Хичнээн ядуу байгаад хичнээн мөнгөгүй хоолгүй өргөчөндөө мэдгүй сүүгүү те юу гэж байхад пенза сонсоод яаж явах юм бол аз жаргалтай байдаг байхгүй. Тийм үстэй. Арсенал гэж үстэй. Би л авдаг гэж жишээ ингээд одоо ингээд номнууд ингээд харахад бол тийм төсөөлд орж ирж байна. Хөгжим болдог бүгдийг авах байхгүй. Тэгэхэд харамсалтай нь байхгүй. Тийм. Гэтэ бас нэг янз янзын юмд байгаа тий. Бас хайрч аварж болно тий. Гой хайраар жигүүрлж явах юм бол хоол ундгүй ч юм уу яаж бас байж болох тал байдаг тий. Заримдаа. Хүн чинь хайрлаа дурлсан мөртлөө дурлсныхаа дараа бас хөгжим сонсдог шүү дээ тий. Хөгжмөөсөө бас айгүй тийм яваад гээл тий. Тийм болохоор хөгжим яг чарахгүй байх хэрэгтэй. Та хоёр ягаад дээрээ дондөр хайр чигээд. Чи өөрөө яагаад байгаа. Чи өөрөө алтан намар гэж ирээл юм алтан цамцон зөмсч ирээл хүмүүсийг хаачин болгоод шүү дээ. Найз охинтойгоо яаж танилцсан бэ? Тэр хүмүүс асуудаггүй эсвэл айгүйх асуудаг асуудаг та. Тэгэхээр ярьдаг ч бас айгүй. Хүмүүс мэдж байгаа юм. Гоёр асуулт та. Яаж яаж найруулчихэд юм уу? BAT гэх нэг залуу байдаг мэдгүй тий. Тийм шүү дээ. Тий. Тэгээд над руу ярьлаа. Би Москвад байсан. Над руу уцаар залгач. Оо сайн байна ахын дөө гэдэг ингээд тэгж ирдээс тэ. Оо сайн байна ахын дөө ахын нэг кино хийж байгаа. Оо заа гэсэн. Ахын дараа 47 хоног Москвад яваад очив. Хоёлоо уулзъя. Тэгээд яваад ирчихээ. Яасан гоё Монгол уурансгал Монгол үнтэй уулзаад Тверская пирамида гэдэг бүр санаж надад пирамида гэдэг кафенд суугаад уулзж байсан чи за кино хийж байгаа Big Fish гэдэг нэртэй. Тэгээд Дашка гэдэг Дашка гэдэг одоо залуучууд мэдэндээ G-Mobile MT-гийн Дашка гэдэг тэр залуу ерөнхий продюсераар найз манай найз хүн тэгээд ингээд гой багаар ажиллая чамаа хол дүрдэн тоглосон. Тэгэхгүй тэр Nokia ямар ч ариун зүйл байхгүй шүү дээ тий. Би юугаач мэдэхгүй тэр ариун зүйл гэдэг бүсгүй байдаг ч юм уу. Ариун зүйл гэдэг нэр ч байхгүй наа. Тэгэл окей за хизээ сарын дараа Монголд уулзъя. Окей Монголд уулзъя. За уулзлаа. Ирлээ. Хүүтэн байсан. Би урт устай шил зүүцэн. Тэр үед яг нэг аасран гэнэ доо аавын доо тий. Аавын доогийн клипийн жахлаахтай дуулждаг урт устай юм шил зүүдэг байсан. Тэгэл Central Tower-ы Sky Lounge дотор ирлээ. Хамгийн цаадлах нь одоо тэр том диван дээр нь харахгүй шүү дээ гэж чинь. Тэгээд зөндөө хүмүүс суудсан жүжигчд амгаа бүгдээрээ суудсан оператор гаднаас ирсэн хүмүүс. Тэр хар маасан дотор хар мас гэдэг хүмүүс одоо хар хувцастай байгаа шүү дээ. Нэг ягаан палаачтай нэг юм охин сууж. Нарийнхан. Тэгсэн. Тэгээ бүр цаан сууж байгаа шүү дээ. Наа зөндөө хүмүүс сууж байгаа. Чи тийш л хараад тоо. Ингээд ажид дараа суудсан. Яс Андерсондоо болоод юу гэжсэн гээ. Нөхөр хөвгттэй. Хамгийн ихтэй тэгээд асуусан. Тий, яа бүр амар тэгсэн чи ариун зул юу 20 настай байсан шүү дээ. Юу ихнэр юу нөхөр тий. Тэгэл байхгүй гэл би чинь бүр унтал. Тэгэл паналдж эхэлсэн. Өдөр шингээ паналдсан. Энэ нас нөхөр хөвгтгөө. Тэгэл хөвгттэй. За яах вэ? Муу хамтрагч бас гоё байсан. Тэгэхээр одоо ингээд нөгөө хосуудын дунд
хоорондоо нөгөө ичих зүйл арилна гэж байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нэгнийхээ дэргэд гэхэрхээр ингээд эвгүй ч юм шиг одоо тэгээ удахаар хамаагүй болдог ч юм уу эсвэл үе янд хэрэг хийгээгүй удахаар гэсэнсээ удахаар бис унхаар гэсэн. Тэнач бас үний юм бэ. Яг гэхэрэг ч юм уу хий гаргах ч юм уу тийм бас байжтэй шүү дээ. Хоёрын хувьд тийм ичих зүйл арилсан. Байдаг. Одоо бол одоо байхгүй. Байдаг байсан мэдээж хүн болгол айлах юм чинь тий. Хүн болгол ичдэг хүн болгол байдаг. Тий. Одоо бол ихрэнч гэж байхгүй унгонч гэж. Тэр иччих үгүй шүү дээ. Чи ичихгүй одоо би эхнэрээс юу. Яагаад би ичихсэн? Яагаад би ичихсэйгөө би мэдээж албаар очиод гүү албаар тарихгүй шүү дээ. Албаар бол гоё шүү дээ. Албаар би байцгаа. Айгуу өөдгөө. За сэли яадгүй найз залуугийнхаа чад ичтийм үү ичихгүй юу хихрэг иччихэл харж эмхтэн хүн бол бүр жоохон ичсэн шүү дээ. Юу ямар ч үед эмхтэн хүн тэрийгээ бас барьж зохицуулдаг ах хэрэгтэй юм шиг. Манай хэлж бас гэтээ соёлтой л байх хэрэгтэй. Сэли бол найз залуу ч юм уу мэдээж нөхрийнхөө хажууд л ичнэ л да. Миний хажууд л нэг. Чи ямар олон эмхтэн бол найз залуу ч юм уу нөхрийнхөө хажууд нэг. Миний хажууд л ичнэ гэж явах цас замтаа байна шүү дээ. Яа. Даяа явах шиг авдоо. Хилээ том цоо идсэн юм шиг л аав шүү дээ. За тэр яага. За би найзныг юм асуух гээд. Тоглоомын талбайд ингээл тоглож байгаа хүүхдийн хөлөнд салхинд ингээл хийсч ирэл нэг юм 10 сая долларын чек пад гэл наалтчих тийм байл да. Чи тэр хүүхдээс авах уу? Яах уу? Яадаг гинэ. Одоо тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож ирлээ тэгтэл нэг салхинд нэг юм хийсэл ээж л дээ. Хийсчээснаа нэг жоохон тоглож байгаа хэрэгтэй хүүхдийн одоо шилбэн дээр ингээд наалтчих гинэ. Тэрийг харсан чинь 10 сая долларын чек байгаа байхгүй. За. Чи зэрэг авах уу? Тэр хүүхдэрмөр яах хэвээ би авахгүй бол. Тэр хүүхд бол мэдгүй шүү, уншиж ч мэдгүй хүүхд тоглож байгаа байхгүй. Тэгэл ойлгомжтой шүү дээ. Би тэр мөнгө 10 сая доллар юм уу? 10 сая долларыг би аавна. Тэгвэл чекийг аавна. Тэр хүүхдийг би ээж автыг дагуулад банк очино. Тэгэл яг 50%. Тэхүү амархүү. 50%. Би бол яг үндсэндээ бол өнгөрж байгаа юм биш үү? Би народ артистэнд дараа мөнгө үзсэн. Мөнгөтэй харьцаж сурсан тийм болохоор би 10 сая доллар биш үү? 10 сая доллар харьцаж биш үү? Гэтэл мэдгүй мөнгө 50% дээр өгдөг төх юм уу? Ээж аавд 50% нөгөө би 50% аваад яадгийн Аз юм чинь бүгд л Аз ширхалтай байх хэрэгтэй шүү дээ. Гоё шүү. Тэр хүүхдээ хөлн наалтсан багт чи яагаад авч байгаа гэдэг ээж аавд шүү дээ. Бүр хэрвээ тэгвэл хүүгээ ээж. Окей асуудалгүй би өгчин зүгээр. Өгчин танаа өгч яах ч висэн те тэгээ та нар зүгээр пасовисцээ гээл би чинь юу гэдгийг хүн чанараараа та нар өөрсдөө мэдэрэй гээл би тэгээд нээс нэг нэхгүй. Яг үндсэндээ бол би өөрийнхөө амьдралд 10 сая доллар агшаа олох боломж надад би 27 настай 10 сая доллар юу хийсэн юм? Фүүлэхгүй ёо. Ингэж бодох хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Тий. Гэхдээ чек бол найдваргүй шүү дээ. Би бол Америкт байхдаа аль чек гэж өгч. Гээл тэгдэг те яг өндөө бол банкнда хэлсэн байдаг. Миний ямар чекээр мөнгө гарахгүй шүү гээл. Тийм болохоор л дандаа кэшэр. Эсвэл нөө PayPal-аар төлөдөг байхгүй. Тэгэхээр бол чек бол найдвартай юм шиг болохоор чинь нэр нөгөөт нь болохгүй л яа. Тийм хэрэг тийм болоогүй юмн дээрээ бас нэг тэгээ булаацалтаад байх ч те алааг байхад үнийг сайхан гэдэг шүү. Тийм учраас л димизэл зөөр өг. Чи ингээл айгүйх гадагшаа зүтгшээ явдаг л ахaltaа Орос руу айгүйх явдаг те. Тэгэд Монголоос явах бүр тэгээд Монголоо нисээд ирэх бүр чамд яг ямар мэдрэмж төрдөг вэ? Монголоос одоо тоглодог онгоцон төр сүүлийн цаг нисгэд ялангуяа унтдаггүй. Би Монгол руу нисгэд унтчихдаг аягүй сайн. Монголоос нисгэд унтчихдаг. Нааш ирэхдээ унтчихдаг. Тийм тоглоод ирж гин гээд. Ялангуяа одоо ч хайг болсон л ялангуяа тэр нарууд нарцс конкурс дууссны дараа. Тэгэл улаан өдөр байсан ч улаан өдөр ваа гэж шуугаал. Ирхүүдэд ч ирхүүд шуугаал. Монгол төржс Монгол бүр амар шуугаал. Тэгэл тэгэхээр чин тэгэл хүн чинь бүр ингээд солигдсон байл та. Бүр ингээд бодол санаа. Хуучин шиг наран тул зах дээр зах руугаараа 15 мянган төгрөг гүйцмэс авдаг цаг үуч ингээд чамс таслаа ичсэн юм шиг. Тийм байж болохгүй гэл те. Хүмүүс өгчлөх юм. Тэгээ сүүлийн битээр л одоо байнга цах гарч байгаа шүү дээ. Нэр яг үнэндээсээ. Тэсэлээ. Чисээ хамгийн сүүл завхарж юу авлаа? Тэн кофтыг л авлаа. Би зах ордог ингээд ингэчээд жилээ зүгээд тэгээд массаас үүд ч юм уу. Тэгээд хувц мувцныг ч авдаг л жижиг сажиг айрс мерс одоо найзуудад Оросоос ийм нэг айрс явуулаач муудаач гэдэг ч юм уу. Тэрийг би очиод өөрөө шилж жагаад авдаг л та. Манай монголчин бас баялаг штэ. Зах гарахад бол яг гоё штэ үндсэндээ бол. Ер нь бүх юм байд юм шүү те. Би тэгж ойлгоод штэ. Бүх юм. Манай сэлчийн сая 4800 доллар LV-гийн шинэ гарсан загварын цэгийг наран тулаас авсан штэ. 48,000 гарал болсон. Шалт авахгүй болсон. Цэлийг барай авч бол бүх хүмүүс өргөл гэж бодож байгаа. Хоёр бариад хоёр хүлээ авалтан дээр барьж очиод тэгэл болсон те. За тийм юм байна. Баригдаад азар юм байна. Монголыг бас хүмүүс амар брэнд бүгдээр дургуун мөргөө гэсэн бол бүгдээр амар байрдаг тий.
Би ч гэсэн тийм. Гэхдээ би бол ингэдэй. Одоо жишээлбэл чи брэнд бол дуртай брэнд. Гүү би одоо юу гэх юм? Ингээл яг нэг тийм хүмүүсэд шүү дээ. Оймсоос ахуулаад малгай шил хүртэл ээл гээд байдаг ч юм уу те. Жишээ нь тийм хүмүүсийг би үнэхээр ойлгохгүй. Юуны төлөө? Тэр хүн зүгээр ингээл харахад өөр тэр нь одоо хэдэн $100 байгаа тий хэдэн мянган доллар ч байгаа мэдгүй. Утгагүй мэдгүй би дэрийг л авдаг бол гоё одоо юу гэдэг нэг шилтэй нэг юу гэдэг цаг чимээг болох юм тий. Тий нэг тийм жижиг юмнуудын бол миний төлөөр гоё санагд. Их болохоор би ч юмхад амар хэрэн зүтг гэсэн л ингээл монголч наалт хэмтэн байсан шүү дээ. Тэгэл нарууд дөрцгөл хүссэн явуулчихгүй. Дүүр бүгчтэй. Хүмүүс нэг хараад инээжсэн л амар урт өстэй. Шивэстэй. Баян баг гэсэн аа. Баян гэж бодсон уу эсвэл ямар юу гэж бодсон уу? Юу гэдэг бис вкусны гэдэг шүү дээ тий. Жохон. Тэгээ мөнгөний ойл явахтай тэр брэндээ хэрэгжүүлэх хэрэгтэй тийм үү? Байган бол хамаагүй шүү дээ. Тэр нь бол хүнд бас брэнд нэм байх хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Хямдханч байна, биеийн дэвтэйх нь. Тийм жишээлбэл миний энэ өмсөж байгаа бодолтын үнэ нь бол €2-гийн бодолт шүү дээ. Тийм Америкт бол €2-оор би сая €2 байна уу? Байсан байсан. $1 бодолт гэдэг шүү дээ. Нью-Йоркт асуудалгүй. Ямар ч юм байхгүй. Одоо чи нэг намайг энэ €2-оор өмсөө явж байхад яг энийг бол Монголд өмсөө явж байгаа юм баг. Та яг аль брендийн хувцсыг бол юу өмсвөл айтайхан байдгийг би хэлж байна. Тийм би зөвхөн нэг зүйл хэлэхэд шүү дээ. Брэнд гэж байгаа энэ бол өөрөө ингээд нэг шалгагдсан байдаг байхгүй. Жишээ нь материал нь ч юм уу, ойдл нь ч юм уу. Одоо жишээлбэл ингээд бөөсөрдгүүч байд юм уу те. Тэгээ ингээд костюм гэдэг юм бол бид сууж өгдөгч байд юм уу те. 10 хулих костюмтэй байснаас баг нэг брендинг костюмтэй байж байгаа бол тийм шүү. Зайтайхан харагдаа авчих. Хийм дөгөл өмс чинь те. Би бол тэгж боддог тийм. Яг юуг одоо онцлж дуртай байдیں۔ Аль брэнд? Би бол эхлээд эндээс сонсож байгаа дараа нь жоохон давж ярихгүй болохгүй болчиход байна. Зэгнэ юу. Тийм мэдгүй нэг яг тэр брэнд ингээд нэг яагаад гэдэг шүү дээ. Юу харж байгаа л те. Хямдсан дээрээс нь л уучдаг шүү дээ. Тэгээ брендийн талаар тий. Брендийн талаар бүр эцээ дүгнээд хэлчихэд бол тэгэл хүн өөр таалагдж байгаа юм авах хэрэгтэй. Брэнд ч брэнд биш ч €2-гийн бодолч хамаагаа. Зүгээр нэг зүйл хүний үндсэн зарчим гэж үүдэг. Надад бол нүдний шилэл яг ойрог байх хэрэгтэй. Яг гэвэл хүн нүдээр хааж байгаа учраас тэгээ хуулийн шил чинь ингээд жоохон юутай дотор мохоо ойргуулна, хараа муудуулна тий. Тэгээд ч бас тий. Тэгэл миний хараа муутцсан шүү дээ. Миний найз чи бүр хуулийн шилийг бүр овдоор зүүс юм уу те? Тэгж хэлж байгаа юм уу те? Наадах ч одоо. Яг л тоглож л. За. Зурмөр авахлахад хуулийн шил заримдаа байна зүгээр юм гоё стайлд харагдах гад ч юм уу те. Тэгээд нэг энгийн үед бол мэдээж хайтайхан сайн нэг асуулт таасан минийгээс асуулт. Үний даа. За. Минийс асуулт таасан. Танаа найз өсгөө чинь ингээл одоо хөдөө орон нутагт ч юм уу хөдөөний бизнес хийжлээ өөр ганцаараа гэсэн чи тэрнээс амар мөнгө олоод та цөм баяжал амар болоод тэгэл ерөөсөө л одоо сэлэнгт ч юм уу те сэлэнг аймагт одоо энэ л ерөөсөө миний бизнес амар болчихлоо. Чи доо муу наад бүх юм хаяа. Наашаа хүрээ дээр ойлаа энд ингээд амьдрыг үлчээ. Бүх доо муугаа хаяад сэлэнг рүү очиж амьдрах уу танд. Ямар асуулт ёо. Сэлэнг рүү заавал сэлэнг рүү юу? Тий. За яагаад сэлэнг рүү? Яах вэ зүгээр хааж. Яагаад ойрхон биш үү дархан эрдэнэ биш зүгээр нэг нэлээд хоол газар л. За эсвэл сэлэнгэд тариа тарьсан байж болно. Эсвэл ногоо тарьсан ч юм уу. Тэр тариа нургаж байна. Би энэ чи дуулж л байна. Хавар тариалаад тэгээд намар ураагаад хойлоо хотлоо байж та. Яах юм бэ? Хангалттай мөнгө угаасаа олж байгаа юм чинь хойлоо ингээд энэ хөдөөдөл бай гэдэг л яах. Би хөдөө очино. Тэгтээ би тэнд уран бүтээл хийн. Тэндээс уран бүтээл хийгээд би Facebook-оор ч ятгахтаа тэгээд ингээд явуулаад тийм. Сэлэ чи мөнгөний төлөө уран бүтээл хийх юм. Үгүй. Тэгээд яахта зүгээр юм хөвгчлээ асуулт асууж үзье. Өнөөдөр надад нэг хөвгчлээ санагдахгүй байна. Ядаргаатай тий бүх юмыг ухаал нэг хүмүүс шиг тий. Уран бүтээлч мэдээж дуунаас хизээж гарч чадахгүй шүү дээ. Тийм учраас яг ийм байвал ямар байх вэ гэж бодож асуусан. Танаа хүн чинь найз хүн чинь тариа тарьд юм тий. Тэгвэл бүр толгойд иргэцэн гар тий. Бүр амьдралаас тасарсан гар тий. Би таарах нэг масаа. За. Таар ингээл аягүй гадагшаа явдаг тий. Гадаадд очихоор одоо жишээлбэл Америкийн хэлхэл ярил да. Гадагшаа явахын хэлхэл ярил да. Америкч гэж яддаг. Ингээ гадагшаа ч гууд зарим хүмүүс ингээ эхлээд музейг нь үздэг. Эсвэл зарим хүмүүс театрт очичтэй опера ч юм уу дуур балет юу юм үздэг те. Тэгэхээр та хоёр гадагшаа явахаар юуг нь илүү онцгой анхаарч үздэг юм бэ тэр улсын? Идэх юм. Би идэх юм айгаа. Ерөөсөө Бээжинд очсон, хаашаач очсон. Тэн чи гайд гэдэг л та ингээд оюут өмнөд. За идэх юм те. Энгийн гадаа идэх хоол үүдэн шүү дээ. Хот-дог мод хийвшүүдийн тийм нэг мөнгөн гэж байж. Жижигэн тий. Тийм юм хоол хаан зардгийн тийм гудамж нүүлбэр явал.
Local food гэдэг. За яг муу эцнээ сайн хүн явснаа. За тэр ч. За тэр яг одоо яг өөр юм яриа. Би ихтэй одоо сүүлийн үед зээл нэг тийм хот нэг тийм сонирхох тийм яг үнэндээ зүгээр өнгөрч байгаа юм шүү дээ. Үнэхээр үзээ дуусчлаа. Вау, чи хэдэн орноор явсан? Чамд ямар юм. Чи ямар бохоо хэрэг язгаатай тий. Харилцаа байхгүй бас нэмэгтэй хүнтэй харилцааны даал уурлаг хүндлэл бүрийн залууд юу ч байхгүй гоц. Яа тэгэл энэ хотны найз учраас би найзтайгаа хамаагүй гэж ярьж олж байгаа. Ерөнхийдөө байгаль их үздэг боллоо доо сүлээд. Монголынхаа нь? Яа чис гадаад яриадсан үстэй. Йоо ингээл найз мэз гэж жоохон зарайгаар өөдөөсөн. За яг тий. Хот гэхээ болцоо гээ үстэй ч юу. Харин зөвөр хот жоохон тийм нэг сонирхолтой санагдах болчлаа шүү дээ. Тэгвэл байгаль лээ. Ер нь байгаль одоо жишээл Америкаар явлаа гэдэг нь жишээлбэл National Park үү те. National Park гэдэг маань яг орчуулах юм бол National Park биш одоо нөгөө биш. Юу болж байгаа байхгүй нөгөө National Park гэхэр чинь одоо нэг дархан заас газар Монголоор орчуулах юм бол дархан заас газруудаар явж гин те. Ерөнхийдөө бас зөндөө үзсэн. Чүхрээр нисэж гин те. Йоо үзсэн үнэхээр үзлээ сая нэг үзлээ. Гоё юм. Инструктортэй. Өстой гоё юм байна. Ганцаараа. Би Америкт юугаар хүнтэй өсөрж ирсэн. Тэгээ энэ удаа бид нар сая би 1500 евро төлөөд 12 хоногийн сургалтанд суугаад тэгээ ганцаараа өсөрсөн. Тэгээ тэр 1200 еврод болохоор 10 өсрөх орсон мэт юм л 10 удаа өсрөх нь. Айгу боломж үнээр гоё. Тэгээд ер нь шөхрөөр өсөрсөж байгаа хүн бол яг хоёр варианттай гэж байгаа. Нэг нь бол за ахаад өсрий гоё. Нөгөөх нь бол за боллоо одоо. Яг 50% гэсэн. Чи үзээгүй те. Би Тарзанаар яаж Тарзан гэж нэг хүлээч нэгэж холбож байгаа гэдэг дур. Ундаг уу? Тэрийг үзсэн. Яг гэсэн бойл ёгснаа. Сүнсэн яг дотор муухай айгүй өрөвт юм лээ. Ингээ хүлээж байгаа холбочж байгаа шүү дээ. Тэгээд ингээ хүлчин хүлэхгүй нэгдүгээр хамгийн ихний эвгүй мэдрэмж. Тэгээд дараа тийшээ ингээ очиод ингээ хоёроос барихлаар яг мод шиг ийм болчихж байгаа юм чинь. Тэгээд ардаас нь хүн түлхнэ гэдэг айц хоёрдугаарт. Тэгээд үсрэх гэж гар марчисдаг ингээс нойтон болж байгаа чинь. Тэгээд дөрөвдөх нь мохоо түлхт юм бэлээ. Өсрөхгүй ингээ дард оош үлээгээд байгаа ш. Нөгөө хүмүүс нь бүр сурцсан зүгээр мэд төлчихөж байгаа. Өмдөндөө шээчдэг гэсэн шүү. Тэгээд нисэн тийшээ нисгтээ амар гоё. Ингээл бүр адреналин ингээл яг ялгараад тэр ингээд трос чин доошоо буугаад татагдаад буцаад татагдахлаар толгоогоор доош харцсан байх чинь ингээд нөөний бүх юм чинь гэлцсэн. Айгу мөгөө болд юм билээ. Тэгээд чамаг дээшээ буцаа гэж татсан чи доошоо толгоо ингээд. Би яг анхныхаа удаа ганцаараа буух гээд ингээд чинь нөө GoPro-г камер өдөрч тий. Тэгээд нэг уунгэр хоёр баг ингээд хамт үсрэх гээд ингээд онгоцон цугаа явчихсан чинь GoPro-го ингээд булаацалтаацсан. Нөгөө ч хоорондоо би аав чи аав гэл. Тэгэл ихтэй нэгэл над руу дамжуулаад ингээл алцганаалаас энэ тэр хоёр. Тэгэл би чи нөгөө нэг бас сонгом ухаар юм харцах санаатай ер нь болж ийн өндөр ингээл гар дээр хараад ирсэн. Нэг ингээл GoPro-го булаацчихсан хүүхний шууд юу онгоолгосон хоош өсөрчдөг шин. Нөгөө онгоцны хаалга онгоолгоод тэр чин залуу маа өсөрсөн. Тэр тэндээс хүмүүс өсрөө ганцаар онгоцсон. Өсрөөч. Тэ ямар ч нөө сэтгэл зүйн бэлтгэл байхгүй. Яа юм уу шүү. Чи үтсэл юм амар яац. Тэ би яг яагаад өсөрж байгаагаа нөгөө 50-гүйгээ тэгвэл шүү дээ. Нуснаа алцдаг шүү дээ. Амар үслээл гар дээр камера хийцэн хашгаа тэр мэрлэг бас юм яриад байгаа байхгүй. Яг доошо чөлөө дундал хийж ихтэй бол юм яриаггүй. Юу юм яриагтай. Гэж шихэр дэлгэцтэй дараас юм яриад байгаа юм. За ер нь гоё яа нэгс чинь тийм л бас даа. Да болоо. Йоо, за тэр яах вэ? Тийм болохоор л би тэрийг тавиад байхгүй. Нэг амар хөвчлөлтэй юм санагдчихлаа бас. Шинэ жолооч ингээ явж гин. Тэгээ ингээ хажууд нэг их ч нэг эмхтэй суудсан. Тэгсэн нөгөө жолооч чинь наатаж гин гинэ. Тэгсэн чинь нөгөө нус нь очоод нэг шилнээр наалтцсан. Тэгсэн нөгөө нэг залуу арчих гад гөргөнд одоо машин шиг арчих та машин. Өөрөө тэ? Би биш. Хизээ жолооч боллоо. Давно. За. Би бас тийм юм хэлээдтэй. Бас носоо. Юу амар. Дуучин баггүй нэг дуучин өнтөө ганцаараа машинтай явж исэн байна л да. Тэгээ машинаа өрөөд явчихсан чинь гинт ингээд толондоо харсан чинь бүрстэ амар сексээс өстэй араас нь дагаад гүйжсэн гинэ. Хаач чи бүрстэ хаазаа дараад мөхтлээ дахиад жалган малгар руу орох гээд тэрөөсөө ингээд дахиад харсан чи дахиад ингээд дагаад тэгээд зогссон чи нөгөөт нь байхгүй болцсон гинэ. Тэнгүүт ерөөсөө л энэ амар гүйдэлтэй газар юм байна. Би одоо энэ тийм бол айгүй жалгараа өнөд өгөх юм байна. Энэ намайг яг алах гэж байна гэж бодоод
Ер нь яасан ч яалаа гэжтэй байгаа. Тэр хурцтай үсч дахиад нөгөөт гараа. Тэгсэн чи өөрхийн амьд нөгөө нэхийнх нь юм нурагдчихсан. Тэгвэл тэр өгөөдэй гэж таа. Тэгвэл эхлэхгүй болохоор ч мэдээж нөгөөт ингээд бууччихтэй. Айс өнд аргал хөдөл нэг гээл. Оросд улаан үдэд Орангой гэдэг явдаг зам дээр гүйдэл байдгийг. Чи харснаа тиймгүй л. Тийм ингээд амар бороо ороод тэгэл нэг таксист нэг хүний хөрөгч буцаа явж байгаа тэр замаараа явах юм бол арай хурдан явдаг. Өөр зам байдаг. Тэрнгүүр баг хүмүүс явдаг юм л. Тэгээ яг тэр шүн тэр замаар мэдгүй яваад орсон ч л. Зам дээр амар бороо орол. Тэгсэн зам дээр нэг юм улаан юм тийм юу лакан цав өмссөн нэг юм битээс хос чинь энэ амар өндөр өсөйд готмол амар гоё юм амар. Тэр нөгөө агчин зогсоол сайхан сэтгэлтэй ах зогсоол хааш гисэн миний дөг гэсэн чинь хот руу гэл гисэн юм байна л да. Тэгэхээр заа сууч суугаад яваа. Тэгэл нөгөө ах чинь машинд онцох нь бол юм яриалаа. Нөгөө юмтэн дугаа суудна. Евтэрээс юм ярихгүй болохоор заа юм ярихгүй мандаа гэж бодоод хөгжим тавья да гэж та. Тэгээд тэнцээ нэг одоо нарны ав юу шүү дээ тий. Нарныхаанаас ингээд диск хийчихсэн. Тэрнээс нэг диск авах гэсэн чинь машин барьж байгаа шүү дээ. Диск унгаагаад хөл рүү. Тэгээд ингээд авахгүй чинь хөлнөөс нь доош ямааны Тураас. Тэгсэн чинь нөгөө ах чинь ста пал гэл өгсөн гэдэг дотор. Тэгэл ингэснээ нөгөө туураа гээд харангуудаа хаалгыг онгоолгоод нөгөө чинь шууд тэрэ гаргацсан гэдэг. Тэгэл ста хаалгыг савлцлаа ах чинь ста. Чи харсан юм шээс хийд юм жинхүү нэг. Мэдгүй тэгэл ста хаад гიშгцэг гэсэн. Тэгэл гიშгээл ста нэрээ яваал хаалганд хаагдал тэгэл ста нөгөө ах чинь жоохон тавьшраад ингээд яваал ингээд ясэн чил хажууд шиг гарсан нөгөө нэг хажууд нь тавигдсан даа. Тэгэл нэг ахчихсан дахиад арайс нэг юм гэрэлтэй зам амруу орж алга болоо. Тэгээд зэтэй. Тэр бол Шанелийн шин зөгрөн дүүпүлээс за тэр жахаа. Станараа ганцуурхаш гисэн гэсэн. Үсмэс нь зааж магараас. Йоо тийм амар хэлээ. Ямар эр хүнийг эр хүн гэж боддгийм бэ? Чиний өөрөө чинь хувь хүнийг бодлоо. Эр хүн шиг эр хүн дуу муучлаад төв шүлэгч. Ямар хүн ихлээр тэр хүн эр хүн гэдэг нь хэлсэн дээр баха. Ямар хүн гэх мэдэхгүй. Та хоёроос хойлонгоос асууж байгаа шүү. Одоо жишээлбэл чиний ингээд толгойд байгаа яг л Монгол дээр ч юм уу, Орос ч юм уу, дэлхийн ч юм уу те чиний бүх дотоод ертөнцийн энэ л чиг эр хүндээ гэдэг тийм эр хүн чиний хувьд тийм бэ. Тэгвэл илүү ойрох юм те асуултнаа. За энэ social media мэдгүй энэ ерөнхийдөө social media гэсэн сайт. Тэгээ одоо энэ интернет те бүх одоо энэ хэвлэл мэдээлэл дээр олон нийтийн олон улсын тэрэн дээр бичдэг үний юм бол би бол хувьдаа одоо амар банал нэ гэж магадгүй. Гэхдээ Brad Pitt гэж бодож байна. Эхнэр нь ингээд өвчмөч тусаад янз бүрийн болж байгаа чинь тэр бол ир хүн үнэхээр ир хүн. Жан Фрискигийн нөхөр нь ир хүн. Жан Фрискиг мэдгүй ямар болсон амар хөөрхөн амтан айгүй гой дуучин айгүй гой бүсгүй байхад тархины хорт авдар тусаад амар болсон одоо бүр танихдахын аргагүй болсон. Тэгэхэд нөхөр нь тоо хоёрын коллега тэгээ бидний коллега жүжигчин дуучин хөтлөгч хамгийн гол профессионал хөтлөгч ажлаа хийгээл явж байгаа. Эхнэрийг аврахын тулд Константин Хабенский гэдэг Оросын гой жүжигчин. Эхнэр нь хорт авдартай болоод өнгөрөхөд 4-р стадий болсон байж хахад ажлаа хийгээд кинон тоглоод бүх олж ирсэн мөнгө төр эхнийхээ хэмжлэгэнд хийгээд дийлээгүй эхнэрээ алдсан тэр хүн эр хүн. Тийм үнэлэр хүн төсөлдөг. Өөрийнх нь л биш хүний төлөө идэг. Тэ? Эхнэрийн л. Гэр бүл хайртай хүмүүсийнхээ төлөө юмаа зарцуулна гэдэг бол тэр үл зүгээр л байглаас цаасан ген байгаа л юм гэж би ойлгодог ш. Тих ёстой. Ямар ч үе хүндч вэ, ад жаргалтай ч амьдрч вэ, мөнгөтэй төгрөгтэй ч ямар ч үед хүн гэр бүлийнхээ төлөө, хайртай бүхнийхээ төлөө бүгдийг зарцуулах тэр бол угаасаа л байглаасаа бурхнаасаа байдаг баха. Зүгээр яг эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж одоо чинь нөгөө түрүүний ярьдгаар Brad Pitt ч юм уу эдгээр бол мэдээж яг нөгөө түрүүний миний тэр хэлж байгаа категорид орж байгаа тий. Аливаа юмыг маш олон талаас нь тунгааж бодож чадах тэр хүнийг л би жинхэнэ эр хүн гэж. Владимир Владимирович Путин. Путин ч манай нөгөө ингээ тэр биш аа. За тэгээд үйлсэн гэсэн. Үйлсэн гэсэн. Үйлсэн юм уу? Эсвэл нүдэндний морц юм уу? Ойлынхаа юм биш угаасаа. Яа. Над руу мессеж бичээд. Надад болцъё гэдэг бүр ёо гэдэг. Тэр нэгтээ миний утсыг Путин гэж адалцсан байна. За
Яг үндэ бол Путин бид хоёр ч айгүй холбоостой шүү дээ. Тийм үү? Холбоостой шүү Таних уу, дээ. тийм. Яг тэгэхээр чи би чинь ерөнхий сайд гэдэг хамтлаганд дуулдаг байхгүй юу? Путин ч бас ерөнхий сайд байсан Тийм шүү шүү дээ. дээ. Тэр үедээ биднийг авч явдаг байсан байхгүй юу? Наашаа цаашаа. Тийм манай нөгөө дуучид ингээл дуу тайзан дээр дуулж ахт нөгөө бүтлгүй янз гарч яддаг хгүй. Зарим нь болохоор тайзан дээр дуулжснаа ухаалж унаад. Тийм. Нэг дуучин тэгсэн юм аа унсын. Зарим нь бүдэрч унаад ч юм уу. Тийм. Яа ядраа би жишээлбэл дуулж байгууд ялаанаас чам руу орж гаж. Өнгөн нь орогдаад задарч мадраад амар инээдтэй юмуд бас болдог байхгүй юу? Чамд ямар тийм бүтлгүй тийм болжсэн нь? Жох мах. Жох мах болж ирсэн. Юу болжсэн? Энэ баг шиг нусан сугасар өөдөө. Тайзны бүр хаан лээ бүр Аамаа дөнгөж улаан өдөр бид нар ч гэр бүлээрээ улаан өдөр очиод тэгээ циркийн байгуулж өгөө. Тэгээ тэр цирк үчин костюмч байхгүй Спартан Adidas костюм үүссэн тийм циркийн жүжигчд. Тэгээ бид нар ингээд Бурятийн ингээд жижигхэн тосгонуудаар явж тоглолоо. Тэгсэн чинь нэг амар дээр үеийн бүр ингээд банцнууд нь ингээд бүр саарл өнгөтэй болцсон бүр ингээд хуужраад хатаад тэр нэг тайз байна. Тэр тайзан бид нар тоглож байгаа. Тэгэл би ч нүсээ цирк өсрөөл сайл тэгэл яасан чинь нэг хөл энэ баруун талын хөл маань тийш цөмрөөд байна. Тэгсэн чинь хүмүүс инээ өвдөж байгаа шүү дээ. Зурна шүү дээ. Тийм муухай. Амар өвдсөн тэгэл хүмүүс хаагаа инээ шог ингээл хэвчээ би чинь тэгэл тэрнээс айгүй баанцсан. Тэрнээс хойш би сте тайзан дээр гахсан амар яан маань ингээл амар хяналттай байсан. А гой хөгжилтэй гэх юм бол манай премьер министр хамтлагны гой хөгжилтэй бас Курск хотод очоод талбай дээр хотын баяр нь болж байгаа. Хэдэн мянган хүн байгаа мэдгүй. Гэрчээр гарчихсан. Тэгэл премьер министр гэж бид нар гарч ирэл дуулаад эхний дуу явлаа, хоёрдугаар дуу явлаа. Тэгш манай нэг Вася гэдэг хамгийн бүтлгүүн яасан мэдгүй тайзан дээрээс ингээл бацааны гэж орилол эхлэв. Яач юу гэлсэн чи би болохоо л яач юу нөө чин цухтаачаа тайзнаас буугаад нөө стадионоос бүр цухт ингээд гүүж байгаа байхгүй бид нар харж байгаас хүмүүс суудсан тайзан дурт нөгөөдг нь ингээд буугаад гүүж байгаа нөөдрөө тэгээ гарч ирээгүй тэгээ бид нар 30 минут тоглож буч цааш файс яаж ч гэсэн нөгөө чин жорлон цуцсан тэгээ тэрнээс хойш тэрээс амар тэр басигийнхэн дуулах юмнуудыг та нар өөрсдөө нөхөд дуулчихна гэсэн үг болж шүү дээ тэр цуцж байгаа юм шиг одоо юу гэдэг 5 жилийн дотор нэг програмаа ингээд явна тэгэхээр чинь биеийнхээгээ бүгдийг нэг нь мэдээж янз янзын гарна би өвчин тусна халуурн тэгэл одоо юу гэдгийг гарч чадахгүй бол би тэрний орно тэр чинь тэгэл явчих жаа нөхөөл. Тэгэл амархуу миний хэсгийг дуулаад би заримдаа амархуугийн хэсгийг дуулаад тэр чинь бас өрсөлдөнө. Хоороо дотроо өрсөлдөн шүү дээ. Хэрвээ за хэрвээ та өвчин тусаад би таньд хин дуулахлаа хин дуулах би гэж бүгдээрээ. Яа тэгэхээр нэг бас амбицтай бүгдээрээ баярлахаа бодоод. Бас илүү дуулж чадхаа бодоод. Чи амархуу ингэж чаддгүй. Одоо жишээлбэл сэлитэ ингээл айгүй таарамжгүй харцаатай баа ингээл ингэж байгаа мөртлөө та хоёр ингээл саллаа штэ. Салаад дөнгөж иргээл өө сайн уу гэлт чи надтай зүгээр ажиллаа ярьж чадах. Чадна. Пөөх тийм үү. Тийш штэ. Лавгаах хэлдэг гоё штэ. Санснаа тэр Монгол найзууд хүн гэж байна. Өнөөдөр тэгэл бас маргааш нь хаа найзаа хэлэх хэрэгтэй штэ. Биш. Та хоёр ингээ хоорондоо ингээ айгүй таарамжгүй асуудал тий. Одоо чи ингээ айгүй бухимдчихж байгаа штэ. Сэлэ таар ингээ жоох ийм болоод бухимдаал эргээл надтай яг зүгээр ажиллаа яриад тэр бухимдлаа гарахгүйгээр надтай зүгээр ажиллаа ярьж явж чадах. Би өөрхөн талаас болж өгөх бухимдал гэдэг ингээ яаж нь барина. Гэхдээ мэдээж тэр хүнийг яах юм би хүү харна л да. Тэ? Хэрвээ тэр хүн надтай бас ингээ өрөөсөө муу харцаад байгаа юм. Би зүгээр. Чи өөр хүн та нар яах гэж сэлэ таар яах гэдэг чи ойлгосон биз дээ. За нэг ууч нэг энэ оюун ухаан сайжруулах трасс болтын найр. Яа. Тийм харилцааны тал дээр юу гэж боддог вэ ер нь? Одоо чи лефтэнд тэр үгчтэй ингээ жоохон онцгой болоод ингээ наашаага орж ирэхдээ жоохон онцгой болоод орж ирж байна. Тэгж ааш чадсан мэдэгдэжсэн тий. Фүү гэж би болж өгдөг л дээ. Тэгдэг л дээ. Гэтэ гарахгүй наа ер нь бол айгүй гоё л шүү дээ. Гаргана, муухай зан гаргана хинд вэ гэхээр ойрынхаа хүмүүст татдаг. Найзуудтай аримзуулдаг. Яа нэг тэгэхээр яах вэ? Тэгэхээр яахлаар гэхэлээ дуу болчихно тэгэл дуурж муурахгүй ингээл ингээл хажууд байдаг юм мэдээж хэцүү байдаг л та. Яатсан ч ингээл. Яач гэл тэгэл нэг сонир болчихдаг. Гэтэ яах вэ? Ингээл цаг өнгөрөөл шүү дээ ингээл бүхэндээ суужснаас за тэр үнтэй агш тааралдахгүй юм яаж мэдэх тий. Хэрвээ найзууд нөхдөй бол өөрөлдөө мэдээж. Тэр нар бол мэдээж байнгын эвлэртлээ бүхэндэж байгаа. Залуучуудтай би нэг юм хэлмээр байна л да. Өөрөөлгөө тий. Маань өөрөөлгөө шууд өөрийн санаачлаа хэлэх шийдсэн юм. Амар гоё нэг бодол санаад тэрийг үнэхээр ингэж юу гэдгийг
боловсроосаа өөр маягаар үжилээ. Үнэхээр биелээсээ тийм юм байдал. Манайг ус төрмөр гэл их хурлын гишүүн шүнэл зөндөө хүмүүс шүү дээ тийм. Ажлаа хийж байгаа хийгээгүй янз янз хүмүүс байгаа тийм. Тэднэрээс тусдаа залуучууд бүгдээрээ ингээд аягүй нэгдмээрээ залуучууд бүгдээрээ аягүй нэгдээд өөрийнхөө бодол санааг энэ улсын төлөө, энэ Монголын төлөө, ирээдүйн төлөө хиймээр байгаа. Яаж? За нэгдүгээрт ингээл биднийг хамгийн чухал асуудал миний бодлоор хамгийн чухал асуудал нь залуучуудын бодол санааг аягүй хүлээж авах тийм байдлын арай л анхаарал болох хэрэгтэй юм болов. Тэгэхгүй ингээд өөрсдөө бүх юмгаа яг биднээс бол хинч асуухгүй шүү дээ. Тэгээ залуучуудын бодол санаа бол хинч тийм биз дээ. Яг юун дээр л байна л да тий. Яг юун дээр залуучуудын бодол санааг сонсмоор байна. Би ингээд жишээ нь ингээд Оросд олон жил амьдарчаад Монгол руу хурж ирээд ингээд яхад ингээд ийм болчоосоо ингэчээсээ тэгчээсээ гэсэн юм зөндөө байна. Жишээ нь ингээд Улаанбаатар хотод дор хаяж GPS навигатороор би ингээд хот дотроо явъя гэхэд хамгийн наад зах нь байшин дээр хэдвэр байрыг ямар гудамжийг гэдэг юм байхгүй л. Ийм жижиг асуудал яагаад залуучууд бид нэгээд хийж болдгоо хотын төлөө хотыгоо гоё болгоод бид нэр өөрсдөө биш хүүхдүүдтэй тий хүүхдийнхаа өөрөө бид нэр гоё болгож өгдөг шүү дээ байранда тий хүүхдтэй ингээл гоё телевизээр гоё ор авч игэл тэрнтэй адилхан ингээд Улаанбаатар гоё болгох юм бол амар гоё. Миний бодлоор би тийм хотод амьдрахыг хүсэж чинь залуу байгаад 25 26 30 хүрээс би тийм хотод амьдрахыг хүсэж чинь. Тэгтээ би Монголд амьдрахыг хүсэж чинь. Би яагаад гадаад ч тийм кайфыг авах хэрэгтэй. Монголдөө би тийм кайф. Энэ хотын дараамаар байна уу? Хийж байгаа. За. Үнээр байна. Үнхээр л ах байна уу? Үйл ах энэ дэр байна уу? Зам амыг бол би хороолын тэр ээж аав нь амьдэрдэг тэр одоо 3 4 хороолын зам амыг бол ойл болгосон. Уулзар мөчнөө жил тэр ийм том өргөн зүгээр л нэг юм ургааж байгаа. Амгүй би уучлаарай. Нөгөө нэг хаяг маяган дээр залуучуудын саналыг яаж авах гэж байгаа лээ? Гэхдээ тэгэл уулзч байвал ажлын хэдэн хувийн бүтчихлээ гэсэн үг баг л та. Тийм болохоор тэр ажлыг ярихлан тийм санаачлаг хэлэх хэрэгтэй юм байна те. Бид нэр одоо жишээлбэл ингмээр байна, тэгмээр байна гэдэг доо хоолой явж явах хэрэгтэй юм байна те. Хүрэлцэн ирж одоо бид нартай гоё буу хаалсанд маш их баярлалаа. Тэгээ CD-гээ бэлгэлээ. Баярлалаа. 23 27-нд те тоглолтын дээр 26 27 тийм. Энэ одоо нөгөө transfer factor те energy go-stick-ийг угаад амар хүчтэй болоод тэгээ тоглолтоо үзэх юм шүү дээ. За гэр бүлүүд уриалга гэлчээд тийм бүгдээрээ гэр бүлээ хайрлаарай. Гэр бүл аз жаргалтай байвал улс аз жаргалтай. Улс аз жаргалтай байвал тэгэл бид хүн бүгдээрээ өөрсдөө аз жаргалтай байна гэсэн уриалга хэлье. Бид нэр бүгдээрээ аз жаргалтай хүн дэлхийн аз жаргалтай наа. Том том юм байдаг те. За одоо би уриалга хэлье. Йоо наа самар мамраа гудамжин цөмхөө болчоо чи. Ямар заваа юм. Энэ гудамжаар явж байгаа хүмүүс залуучууд. Тийм чихвж михвж зүүж явдаг одоо болцгоо чи. Нэг л их чихв зүүсэн хүмүүс. Чи яагаад зүүж? Гүй чи контрол гадны юм юу одоо сонсож явах хэрэгтэй шүү дээ. Төмөр дээрээс унсан юм чинь. Дээрээсээ чихв зүүсэн явжсанс болол холдооч гэсний сонсоогүй байна. Машин тэрэгтэй хүмүүс сигнал чинь явж ийн ингэж тэгж ийн. Тийм учраас чихвч зүүсэн самар зөмсөн хүмүүс л гудамжаар их болох юм. Тийм болохоор за сонслгүй л яг та нар минь сонс. Нэг чихэндээ хийгээ сонс те. За цөмөлгүй л яг уут муут руугаа одоо хог могоо хийгээд ингээл цөм. Хоёрдугаар ч тэр самар мамартаач гол нь шүү. Биднийг тойроод маш олон бактериуд байдаг гэж ангаах ухаан ярьдаг тий. Одоо чинь хүнтэй гар барих ингээд их нүл бактери тэгэл ингээл амруу байгаад ингээл шармаар өвчин ч одоо тэрнээс шүү дээ. Залуусаа гой ухаалаг байл та. Ой юу ярьсан байж байгаа. Univision. Univision, Unitel та бүхэндээ баярлж байгаа. Биднийг дэмждэг. Дандаа үндэсний компаниуд дэмждэг тий. Одоо жишээлбэл үндэсний компани битэрийг дэмжиж ийм буу халт хийж гэн, амархуу ирж гэн. Энд чинь тэгээд одоо энэ нэвтрүүлгийг тэр компаниуд дэмжээгүйсэн бол Unitel Innovation дэмжээгүйсэн амархуу ирж нэвтрүүлэг болохгүй байхгүй тий. Тийм учраас Unitel Innovation-д баярлалаа.